За сайн байцгаана уу? Намайг Инжнаш гэдэг. Би Монголоос ирсэн гэрэл зурагч байна. Миний үзэсгэлэнгийн нэр бол Meeting High гэдэг нэртэй юм үзэсгэлэн байна. Тэгээд би гэрэл зураг авч эхлээд сургуульд сураад гэрэл зураг авч эхлээд 20 жил болсон байна. Тэгээд огт бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. Тэгээд энэ миний анхны бие даасан үзэсгэлэн байна. Тэгээд миний үзэсгэлэн бол 4 хэсгээс бүрдэж байна. Тэгээд залуу хот, тайван хөдөө, тэгээд хөрөг, тэгээд миний дуртай зургууд гэсэн 4 хэсгээс бүрдсэн үзэсгэлэн байна. Ер нь бол өөрт таалагддаг хийгээ энэ гайгүй сайн болсон доо гэж бодсон зургуудаа бол сонгосон. Тэгээд маш олон зураг байсан. Тэгээд тэр бүхнээс сонгох бол ерөнхийдөө жоохон хэцүү байсан. Монгол гэхээр нөгөө хүмүүс байгаль гэж төсөөлдөг юм байна гэж би ойлгосон тийм. Монголд байшин байдгүй, та нар мориор сургуультай явдггүй ч гэдэг юм уу тийм. Тийм асуултуудыг монголчуудаас маш их асуудаг гэж сонссон. Тэгээд би өөрөө ч тэр нэг ер нь байгалийн зураг их авдаггүй. Тэгээд юм энгийн ахуй амьдрал хийгээд ер нь хүний зураг, амьд гэрэл зураг ихгүй авдаг. Тэгээд энэ сонгосон зургууд бол ихэвчлэн тэгээ Монголын ахуй амьдрал, одоогийн байгаа бодит амьдралын тийм зургууд байна. Тийм 2 удаа ток ивент хийн. Тэгээд сонирхсон боломжтой хүмүүс нь ирж сонирхоороо. Тэгээд бас миний гэрэл зургийн ном гарсан. Glimpse of Us гэдэг гэрэл зургийн ном гарсан. Тэгээд энэ үзэсгэлэн дээр маань худалдаалагдах болно. Үзэсгэлэнг маань зохион байгуулж байгаа энэ OM System гэх хамт олон баярлалаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүн байвал сонирхож байвал ирж үзээрэй. Зүрүү, дайшгүй. Зүгээр.